Сэтгэлийн чагнаж бодолтой өрнүүлсэн бүтээл минь. Итгэлийн ивж зүтгэлээ зориулсан урлал минь. Миний бидний хамтын хөдөлмөрөөс зүтгэн өндийсэн бүтээж босгосон бүхэн минь, эх оронд минь, элгэн саданд минь үеийн үед өн уртад мөнхрөн үлдэнэ гэж бодохоор сэтгэл дэн дөө уужрам. Манай багш нар их зөвлөдөг байсан. Урлагийн хүн болох та нар бол ерөөсөн маш хариуцлагатай байх хэрэгтэй. Та нар маш их том үүрэг хариуцлага хүлээж аваа. Яагаад гэх юм бол та нар хэдий чиний өнөө нийгмийнхээ өмнө алхаж байна. Яг тэрний чинь хөгжлөн дагаад явд юм аа. Нийгмийн хөгжил. Одоо ингээл аливаа улс орны очоод үйл хадгаар нь ороход л ер нь тусгай оронд ингээ буугаад гудамж талбай те хөгжил цэцгэлт ямар байна. Яг тэрүүгээр нийгмийн үнэлдэг шиг яг тийм байдаг юм аа. Тийм үднээс бид нар ч одоо дор үрнэл анхаарч энэ ур чадвараа дээшлүүлэх те бас нэг олон улсын хэмжээнд ур чадвартай байх, эсхий завар дээрээ ч гэсэн, гүйцэтгэл дээрээ ч гэсэн анхаарах. Тэр үл ерөөсөн бид нар яг бүр хамгийн гол зарчим. Манай компани үүсгэн байгууллагад одоо энэ 4 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Одоо мэчин жил гараад 4 жил болно. Энэ хугацаанд бас 14 аймаг 30-аад сумд бас уран бүтээл хийсэн байна. Манайх одоо 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хамгийн анх энэ хийсэн бүтээл энэ Өнөр хотхны ботхтой инг. Тэгээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байгаа 7 м 60 см өндөртэй бурхан багш. Тэгээд тэр дааман хаалга их загварыг гаргаад бас ажиллаж байлаа. Одоо 22-ын төвчөөний одоо сонгон хайрхан уулын савдаг байна. Тэр бол цогцоороо баян сонгон хайрхан дүүрэг захиалж хийлгэж байсан бүр цогцолбор ажил штэ. Дөрвөн талдаа дөрвөн гарцлантай уулын савдаг хайрханхаа савдгийг хийлгэсэн. За глобал центр байна. Хашаанда юм хийлгсэн. За татварын ерөнхий газар байна. Тэгээ гайлын ерөнхий газар байна. Ер нь ингээд юм хийлэгдэх шүү. Одоо харьцангуй маш их тийм уран бүтээл хийлэгдэх болсон шүү дээ бас. Эцэг өвөгдөөсөө уламжлагдсан ирсэн нандин ухааныг энэ биедээ тогтоон үлдээж идүүгээд бүүхэл эрен өнгөрсөн ч уралсан урлаажийнхаа нэр сүрийг элтгэн сүндэрлэх энэл гайхамшигтай чулуун бүтээлүүдийн эзэн сийлбэрч энэ эгэл даруй Монгол эрийг Жамблын төвшин жаргал гэдгээ. За манайх тэгээд Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын уугуул манай Бунцгийн Жамбал гэж хүн байсан. Манай ээж Сугаржов гэж хүн байна. Дэлгэр цогтын гаралтай манай аав ээж хоёр. Манай гэр бүлийн хүн Мөнх Сарвал. Манай том охиныг инх зол. Одоо миний охин чинь 12 дугаар анги төгсөөд удахгүй их сургуульд орно да. Миний өвөө чинь Чингүн одоо 5 настай. Манай баг инх хүжин одоо 2 настай. Тэгээд манай аав Эрдэнэтлээ сумын одоо залуудаа шилжиж очоод морь мал их уйдаг, дархан, мужаан тийм байсан. Тэгээд нутаг орондоо бол Бунцгийн биш. Яашлд аж ахуйн дараагаар их олон жил ажиллаад Яашлын Жамбал гэдээ бүр алдаршсан. Яашлаараа оголдог. Тийм хүмүүс бол бараг аав нь яашл гэдэг л хүн байдаг юм байх гэж ойлгохоор тийм хүн байдаг байсан. Манайх эхээс бид нар ч болов 13 би чинь 6 агчтай. Ах эгч маань дандаа дор өрнө ажил төрлөө явуулаад хөвгийнхээ ажил төрлийг хийцгээгээ явуулж байна. Би хайлын хотгон. Одоо манай хөдөө орон нутагт гэх юм бол манай нэг эгч хөдөөний айлын бэр болоод тэнд мал аж ахуйтай ажиллаж амьдарч байгаа. Босд нь ерөнхийдөө Улаанбаатар хотод байна. Намайг жоохон бахтал манай аав уран дарах хийгээл шиг нороо суудаг, үүр цайтал ганцаараа суудаг. Тэрийг хаяас ирээл босоод хажууд нь хараал суун. Миний өө цаашаа наашаа гар хөлн төлөгдөж чинь нүд амруу юм өсрээд орчин гээл.
Өөрөө юм сонирх ер нь нэг тийм бас нэг цуснд юм байсан юм шиг байна. Юм сонирхоод тэрийн нэрээс хажууд нь шаглаа суучдаг. Тэгэл аа маань бас үнсэндээ мөнгө хайлуулаад алдчихлаа гээл тэгдэг тий. Тэгэл юм наажгаал болохоо байчлаа. Одоо сайхан боллоо. Тэр болгоноос нь ингээл юм хараад ажиглаад ингэүүлэгдэв юм байна. Ингэдэг юм байна гэд. Яа маань ерөөсөө мод чул ерөөсөө бүхэл материалаар их сайхан сайхан юм хийдэг байсан да. Бид нар өөрсдөө би л өөрөө нэг төмөр утас төмрөөр 9 шидийн хог цуглуулж байгаа л угсраа тэрийг машин зшээ хийцэн. Төрж гүйдэг машин хийгээл. Одоо нэг хөдөө нэг хүүхдүүд нэг ингээл өрөөл мөрөөл нэрэгдэг бүр машин зшээнийг бид нар чи мод төмрөөр хийчдэг. За хамгийн анх нэг машин хийж хаад би чинь 3 дугаар ангид байлоо да. Нэг чиргүүлтэй машин хийгээд нэг найз маань сонирхсоор гоод ийжсэн 11-ийн төгрөгөөр авчижсэн. Намайг зураг зураал сэлбэр хийгээд инээ тэр ингээл урлаг жоон дуртай ингээд суглаар. Аа бол ерөнхийдөө их дуртай, ээж маань ч дуртай. Тэгтээ аа маань яагаад ч намайг миний хөө наа чинь бас хэцүү ажил шүү дээ гэж их тэгж хэлдэг байсан. Аливаа зүйлсийн учир зангилаа гэдэг тааварлахын аргагүй. Хэл хөлд орсон жаахан хүү гарт таарсан бүхний цуглуулан эвлүүлж, эгдүү хүргэвч, ирээдүйг зөгнсөн хөөрхөн бүтээлүүд дурлаж, ижи аваа баярлуулж байсан нь саяхан гэвч цаг хугацаа харавсан сум шиг л өнгөрчээ. Уран гайхамшигтай бүтээлүүдээр нь эх орн нь гоёж, илүү ихийг хийж бүтээх их урмаар цалгин яваа эдэр чирэг хүүгээрээ бахархан суугаа ижи шиг жаргалтай энэ хүнийг орчлонгоос хайгаад олохгүй зэ. Манай отгон хөө төвшин жаргалуулаад нэг тийм ажилсаг их өгөн дурна. Ер нь бол тэгэл нэг зураг морь их зурж морь тийм ээ янз бүрийн их зурж 50-та тэгэл янз бүрийн машин техник хүнч зурж яаж магадгүй. Тэгэл хүн зурж нэг олон юм гэхэд хаялаа та нар гээл би чинь бас тэг. Тоглохлоор морь болоод гадаа ч мөглөхөч ихнээс одоо энэ банд их адилхан штэ. 4 хөллөөр давх гээд байх юм тэр. Морь унах гайл цаан чин морь хурдны морь унуулах гайл эцэг нь авнакал дуудахлаар чин морь явга өрөөл морь давх гэж байгаа юм штэ хажуудлаараа мөглөхөөгөр хамаагүй 4 хөллөөр давх гэж. Тийм их морь маланд их дуртай тийм хүүхэд байсан. Миний хөвөлөө ерөн тийм жоохнохон зураг их зурна хөдөө ижитэг хондоор нь тэр явж байгаа л зураг зурж байгаа л унтаа цоцорн би сирэн өөрхөн тэгэл хажууд үглээл хөрх олон үглээл хөрхөн тийм жоохон багтан тийм хүүхэд байсан. Морин их дуртай байсан. Ер нь би их морь дуртай. Тэр ягаад гэвэл өсгөөс ахгуулаад манай аав маань хажууд морь мал уудаг. Би өөрөө хурдны морь ундаг. Ах эгч нар маань бүгд л хурдны морь унжсэн. Манайх их сайхан тийм хурдтай адуутай айлуулаа. Аавын маань хүнд өгсөн сайхан атуунууд хүртэл хүнд очиод их сайхан хурдалдаг тий.
Ер нь миний энэ том хоёр нь лав одоо мэдэгдэж байгаа бас их зурх хоббитэй. Миний охин ч бас зургийн тэмцээн уралдаанд дүүргийхтэй түрүү жилээр байсан. Сая бас загварын сэтгэмж тэмцээнд ороод гоёлын даашинзны төрөлд миний охин ч алтан медаль авсан. Бас урлагийн хүн болно гээл. Ер нь дизайнер тал руу их тийм дуртай, сонирхолтой. Тийм би ер нь багасаа багахта ер нь аавынхаа сэлбэр хийж байгааг хараад тэг ер нь зурх одоо хийсэн бүтээлийн дараа тэрнээс нь одоо маш кайф те таламжийг авдаг байсан. Тэгээд ер нь аавынхаа дэргэд байснаар би ер нь зурх маш их сонирхолтой болсон. Өөрөө ч ер нь зурх авьяастай гэж өргөөлнө. Тэгээд ирээдүйн мэрэгчлээч тэр одоо би зургаараа тий одоо барилгын архитектур гэж мэрэгжил сайхан мэрэгчлийг сонгосон. Би ер нь ааваас мундаг хүнийг ер нь олж харддаг шүү. Тэгээд аавынхаа хийсэн бүтээлүүд энэ тэнд явж байгаа л харна. Өстой миний аав өстой мундаг. Тэгээ ямар ч одоо нэг одоо өөр зураач байл одоо баримл барьдаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс маань ингээд хаа сайгүй те орон одоо Монгол улсынхаа одоо нутаг дэвсгэр болгонд л одоо баримлаа хийсэн байна. Түүнээр нь хараа маш их бахархдаг. Бид хоёр 9-р ангиас хойш үерхэд тэгээ 2-р курстэй хоёулаа аав ээж болж ирсэн. Тэгээ манай охин чинь одоо баг аав ээжтэй чадсан юм шиг л байдаг шүү дээ. Гэхдээ манай хүн ер нь нэлээд сайн ойлгодог хаа. Миний энэ ажил дээр маш тустай болдсон шүү дээ. Тийм. Одоо яасан хэцүү юм ч гэх юм уу, ерөөсөн тийм амнаас нь зохиж байгаагүй. Хийгээд дууссан юмыг минь хараад сайхан болж гоё болж гээл. Миний ань шиг ийм сайхан хүмүүсийн хорвоодоор алгаа идэр гэл урам өгөөл тэгээд байждаг шүү дээ. Тэрэнд нь очиргүй хөөрөд байх нь хаашаа. Тийм. Тэр чинь гэтэл хүнд бас урам байхгүй. Би бол ханаа бүхэл талаас нь л дэмжиж явдаг. Маш хэцүү хүнд нөхцөлд ажилладаг. Тэгээд аль болохоор тэр бүгдд нь туслахын тулд одоо гэр орны ажилд ч одоо утгахгүй аль болохоор л ардлыг нь л маш сайн авч явахыг л хичээж явдаг. Жилийн дөрвөлрөл гадаа ажиллаж байна. Одоо ерөн сүүлийн 7 жил 8 жил шахууд дандаа гадаа ажиллаж байгаа. Тэгэл эрүүл мэнд талаас нь ч гэсэн санаа зовох зүйл маш их гардаг. Тэгэл тэр болгоныг нь л одоо нөгөө нөхцөлийн бүрдүүлнэ гэдэг шиг л 7 хувцснаас нь ахуулаад бүхэл зүйлд л санаа тавьж явдаг та. Ер нь одоо битэрийн эрхэлж байгаа ажил бол маш хүнд ажил шүү дээ. Одоо юу вэ? Байглаасаа тэр бүтээгдэхүүн болох чулуугаа олборлохоос эхлээл маш хэцүү хүнд нөхцөлтөөс авдаг. Тэгэл байгаль орчин тэр уул хангаагаа одоо аргадах дэгж аягийг бол маш их асууд сурж үлдэж өөрийнхөө тухайн хэмжээнд л дандаа л одоо байгаль дэлхийг л аргадах тал дээр л маш их санаа тавьж оролцож идэг та. Бид нар ч одоо байгалийн буян ишгийг л хүртэж уран бүтээл тойрож байгаа тийм. Энэ ажиллаж байгаа амьдарч байгаа чинь бүгд л ерөөсөн байгалийн хувь ишгийг хүртэж байгаа усууд. Тэр утгаараа ч гэсэн тэгээ чинь байгалийн зүгээр нэг газраас очиод авчдаг бас биш. Өөр социализмынхаа үеэс зөвшөөрөгдсөн тий хууль зүйн дагуу очиж авдаг, чулуу олборлдог, бас тэр тухайн газар нь юм хийхэд одоо ур чадвар гаргасан тийм хийхэд бас нөгөө чанарын хувьд таардаггүй гэж байна. Тэрийгээ сонгоно. Тэгээ байгаль дэлхийтэйгээл одоо бид нар чинь шүтэлцэж амьдарч байгаа юм чинь байгаль дэлхийгээ аргадах тий сайхан усын сан одоо ламнаар аваачаад лам хаваргууд аваачаад байгаль дэлхийгээ аргадах усын бомб суулгах тухайн газар нутгийн бас нөгөө ерөнхий нэг усын эзэн гэж ярьдаг шүү дээ тий тэрнээс нь шалтгаалаад яг ямар зан үйлдэх вэ тэр нь бас арай өөр байд юм бил. Тэгээ ерөнхийдөө ааваас уламжилж үлдээсэн би чинь бас ер нь байгаль дэлхийг шүтгэх тийм шүтлэгтэй. Тэгээд тэр шүднээс байгаль дэлхийдээ ер нь өргөл өрцөө өргөж нэлээ бас буйны чиглэл рүү бас дандаа ингээ хүн ойлгоход бол те дандаа эднэр ингээл нэг мөнгөний төлөө юм хийдэг, мөнгөөр юм хийдэг те юмаа дандаа зарж яах. Би бас чадхатгаараа ер нь буйны төлөө бас юм хийхийг зорддог. Тий. Дотог устдаа бас буйны төлөө юм хийж байлаа. Өнгөрдөг жил ногоон дээрх бурхан бас дэлхийн нийт эмэгтэйчүүд эхчүүдэд зориулж бас бүтээсэн
Ер нь хангалтл хийтэйгээл нэлээд тийм ойр байх гэж хичээдэг те. Алдах хэрэг даанч ховор, нарийн нандин, няхуур нямбай чадварыг шаарддаг нь сэлбэрч мэрэгжлийн давуу онцлог. Өдөр тутамд шинээр суралцж, өөрөө ч гайхам хатуужил төвчээрээр өмнөх бүтээлүүдийнхээ ард гарчгаад эргээд түүнээ харж ажиглж сэтгэлийн их тайтгарал авах урлаач хүний нэгэн жаргал. Энэ жаргалуудыг олонтоо мэдэрсэн ч үүнээс ихийг эгэл бишийг бүтээх уран бүтээлийн даваадуу зан урлаач хүн бүртэл байдаг биз. За миний нард бүтээл маань миний хамгийн хайртай бүтээл болох уул усны эзэд нэртэй бүтээл байгаа. Одоо бас 5 жилийн өмнө Үүдэн чулуу компани хамт олонтойгоо хийж ирсэн. Их загвар юмнууд нь яг миний өөрийн бүтээл байгаа. Тэгэхээр энэ бүтээлдээ хайртай бас тухайн үед чулуугаар юм хийж эхлээд бас зориг гаргаад хамгийн том чулууг сонгоод бас тухайн үеийн бүтээлүүд дотор энэ хамгийн том бүтээл нь байсан. Тэгээ энэ бүтээлдээ хайртай. Тэгэл энүүгээр явах барихтаа дайраа гараад харахтаа сайхан байдаг шүү дээ. Энийг хараад бас ирч хүч аав нь хамгийн анх чулуугаар юм хийжсэн дурсамжууд гоё байдгийг. Миний яг өөрийн чөлөөт уран бүтээл. Тэгэл энэ хаянгар гарваха харчаад сонирхоод энийг би ерөөс амралтын газар аваач. Манай газар уул ус хангаатай их зөгцөх юм байна, их гоё харагдах юм байна гэд. Өөрөө бас их сайхан мэдрэмжтэй хүн байлаа тэгээд сонирхож авч ирсэн. Одоо миний хамгийн бас нэг хийх гээд байгаа юм маш том хэмжээний тийм нэг Монгол банхарыг л хиймээр санагдаад байт. Бүр санаагаар болдог бол одоо 2-3 давхар байшин шиг тий. Тэр л одоо надад байнгын бодогдоод байт юм да. Ер нь манай Монгол банхар чинь нохойн дотроос нь тий. Хүний одоо уртлын сайн төрөл чинь нохой гэж ярьдаг. Тэр үүднээс нохой чинь бас хүнд их ээлтэй, хүний хамгийн сайн нөхөр байж чаддаг морь хатуу нохой. Тэгээд Монгол банхар шиг эзэндээ үнэнч те өмч хөрөнгөө хамгаалдаг. Тэр үтгэл одоо надад хамгийн их гоё дурсамж бас байгаад идэв хүмүүсийн ярианаас сонсч ирсэн нохой цуглуулдаг хүмүүс. Монгол нохой ухаан тэр юугаараа дэлхийд хамгийн гайхамшигтай 1500 км нутагтаа гүйгээд ирж исэн тохиолдол Монгол нохойд л байт юм байл. Хаяар ингээ гарахлаар ер нь зам зуур энэ тэнд байгаа бүтээлүүдэн дайрж гараад харах. Ер нь маш дуртай шүү. Тэрс маа ингээл найз нөхдөйгөө хамт явж байхад аав ээж ах дүү нартайгаа явж байхад бас бүтээл дээгүүрээр ороо гарах те. Сайхан байд юм аа. Хүмүүний амьдралын замд ижи аав, элгэн садантай ижилсүүлэн дотнчлох эрхэм хүн байдаг нь эрдэм зааж, ихэд замд хөтөлсөн ачид багш байдаг. Би хүмүүний ертөнцид хөл тавьж, амьдралаас дэндүү олон зүйлсийг суралцсаар байгаа. Гэвч багшийн зааж сургасан тэрэл чиг шугамаас гажих ёс үгийг сэтгэлдээ бат суулгасан. Энэл хорвоод оршин байх, их ухааныг сурахаар зарим ирж, сурч мэдсэн бүхнээрээ амьдралаа бүтээж яваа шавай багш нь бахархан ярьж суун. Миний багш их сайхан хүн би. Манай багш бид нар манай гэр бүлийнхэн ч одоо манай багш бол бараг л аав шиг өвөө шиг миний байдаг шүү дээ. Манай хүүхдүүд ч мэдэн дандаа гэр бүлээр нь орж арна. Манай багшийн манай гэр бүлээд төр чи манай ийч шиг те ихч минь чим шиг сайхан хүмүүс байдгийг. Цог хоёр одоо профессор цог хоёр гэж хүн байдаг сэлбэрч. 1991 оноос төрөлхөөргийн дэд сургуульд анх багшаар ирээд одоо 21 жил ажиллаа. Энэ хугацаанд миний 3 дахь төгсөлт төвшин жаргал Жамблын төвшин жаргал гэдэг шав маань анх 96 онд миний шавьяар иржээлээ. Сургуульд ирэхдээ нэг тийм ер нь дэлгөөн авьяаслаг тийм өөрийнхөө нэг өөрийгөө хүнд нэг ингэж таниулах тийм авьяастай тийм хүү байлаа. За анх сургуульд ирэхэд нь манай төрөлхөөргийн дэд сургуулийн багш Сэрэтэр гэж баримлаж анх надад шав болгож авчирж өгөөд цагаа энэ хүүхд сэлбэр сурах сонирхолтой дундгой манай нутгийн хүүхд байгаа. Тэгээд чиний ангид орно гэдэг ахи. Тэгээд чи нэг энэ
энэний авиасыг чинь шалгаад тийм тэгээд одоо шалгалтанд ороод гэж анх авчирж өгсөн. Тэгээ тэр үеэс эхлээд дэвшин жаргалтай анх танилцсан да. Ангийнхан дотор бас нэг тийм ангийнхаа хүүхдүүдийг уриалаад янз бүрийн ажил төрөлд энэ төр оролцдог. Оюутан байх хугацаанд манай шавнар нэг илүү сайн тал нь 2-р курсээс эхлээд ер нь нэг энэ тентгийн захиалга аваад хийчих шишээтэй. Оюутан байхаа үедээ ер нь оюутныхаа төлбөрийг өөрснөө хийчих тийм чадвартай болчдөг тийм оюутнууд маань. За 96 оноос эхлээд манай шавнар чинь мөсөн баримлын уралдаан энтерт ороод Улаанбаатар хотод зохиогдсон ажлууд мөсөн баримлын тэмцээнүүдэд 1 2 3 дугаар байранд манайхан л голцоо орж илээ шүү тийм. Дэвшин жаргалгаа бол одоо энэ сүүлийн чулуун баримлууд дээр сайхан бүтээлүүд хийсэнд нь багшийнхаа хувьд бол их л бахархаж яваа да тийм. Ер нь цаашдаа ч гэсэн ийм сайхан залуу насн дээр ийм өдрөг ажил хийгээд тэгээ өөрийнхөө үеийнхэн дотроос энтерос одоо гайхуулж яваад шавьтай бол их баярлж ил байгаа да багшийн хувьд бол тийм. Өшөөч сайхан бүтээл хийндээ ер нь. Сургууль анх төгсчөөд бас нэг сургуулаа одтой онц төгслөө гэд тэгээ залуу уран бүтээлчдийг дэмжинэ гэд дэлхийн сэлбэрчдийн тэмцээнд оролцох харин урилга ирээд Аз тохиогоод тэгээд дэлхийн сэлбэрийн тэмцээнд Америкийн Чикаго хотод тэнд оролцоод тэнд ерөнхийдөө бас нэг Америкт 3 жил шахуу бас чулуугаар гэхдээ дандаа интерьер одоо ресторан бар одоо юу гэдгийг салооны гой дотор интерьер те дандаа чулуу тим юм хийдэг компанид ажиллаж хагаад. Тэгээ ер нь чулуунд улам их сонирхолтой болоод тэгээ Монголдо ирээл ерөөсөө шууд борчин чулуугаар уран бүтээлч хийж эхэлсэн. Тэгээд анх Монголд ирээд манай үүдэн чулуу компани захирал инхтэй авах маань надад санал тавиад хоёулаа хамтарч уран бүтээл хий. Ахтайгаа хамтар хоёулаа юм ирээдүйн төлөвлөгөө гаргаад Монголын уран бүтээлүүдийн энэ чулуун баримлын чиглэлээр хоёулаа ер нь жоохон юм хиймээр байна гэд. Тэгээ би өөрөө их дуртай байсан учраас тэгэл чулуугаар юм хийгээд үүдэн чулуу компанид инхтэй байхтайгаа 6 жил ажиллаад тэр хоорондоо бас өөрийн компани болох борчин сурах компани байгуулад өдий хүртэл ажиллаж байна да. Дэвшин жаргалыг би оюутан байхаас нь эхлээ мэднэ л дээ. Оюутан байхад нь банк сургуулиар очдог байсан. Тэгэд сургууль төгсөөд Америк руу явсан. Тэгээ Америкт ажиллаж байхад нь би бас эхнэр энтерт нь хэлдэг байсан. Энэ одоо сайхан авиастай залууг Монголд ирж хэлбэрээ хийх хэрэгтэй гэж хэлж лээсэн. Тэгээ Америкээс ирээд манад нэг 5-6 жил ажилласан, хамт ажилласан баг. Тэгээ ер нь чулуугаар том уран бүтээлүүд хийж анх л одоо гараагаа ихсэн тийм. Яг одоогоор хамгийн их дурсгалтай хамгийн их том хэмжээний их сайхан бүтээл гар бие оролцоод бас нарийн эндэн хөрөг гол эсхий загвар юм дээр нь ажиллаж гүйцэтгэгчээр нь оролцсон юм бол Санжин булдгийн урдлын өөлөнх цогцлбарын ажил. Энэ одоогоор миний хувьд хамгийн их дурсгалтай бас том хэмжээний тийм. Бас нэг уран бүтээлч болоод ингээд чулуугаар юм уран бүтээл хийгээ явж байгаагийн хувьд бас ийм том бүтээл гар бие оролцоод голлох юмд нь оролцоо явсан да маш их бахархаж байна. Гэхдээ ер нь тэгэл манай компанид ажилд орсноос хойш бол ороод удаагүй соёлын төргөө авч ирсэн. Уржин билүү алтан гац авч ирсэн. Ер нь зүгээр орсноос хойш бол өөрөө нөгөө мэрэгжлэр нь төгссөн. Тэгээ өөрөө авьяастай залуучууд бол өөрөө хүн хэлэхэд хүний үгийг бол өөр дээрээ маш сайн тусгаж авдаг. Ерөнхийдөө бол орсноос хойш чадварын хувьд ч гэсэн би маш одоо сайжирсан гэж боддог. Тэгээ манад ажиллаж байгаад дараа нь бол манахаас салбарлаад гарсан. Тэгээ гараад ч гэсэн одоо ажил төрөл нь өдрөг сайхан уран бүтээл хийж байгаа. Өнөр өтгөн айлын 13 дахь хүү болон мэндэлж
ах эгч нарынхаа хайраар үлгийдүүлж асрал эвээлд нь бялуурч өссөн отхон дүүн өнөөдөр ах эгч нарыгаа баярлуулж тэднийгээ өргөж тэтгэж явна. Ах нь дүүгээ хүмүүжүүлж дүү нахыгаа сонсдог монголчуудад ёсоор ахын сургаал үнэлж баршгүй эрдэнэ билээ. За бид нар ч одоо эхээс 13-уулаа манай хамгийн бага маань төвшин жаргал. Тэгээ болохоор айлын отгоо хүүхэд ямар байдаг вэ? Ерөнхийдөө жахан арай биднийг бодвол эрх дүүхэн байсан болов ерөнхийдөө жахан тийм эд дийлэнгүйхэн тал байх нь байсан багада. Гэхдээ ер нь л их жоохныхоо нэг юм ингээд оролдоод суухлаараа салдаггүй. Юм цаас 12 байд юм болов ингээд юм зураг сураас уучдаг ингээд багийнхаа тийм юмд няхуур ням бай одоо юу гэмтэй нэг юм тогтвортой юмыгаа суучдаг тийм хөвгт байсан те. Юухан ч гэсэн хийсэн юм одоо нэг төгс гүйцэтгэлтэй нэг сэтгэл шингэж хийгдсэн уур шингэсэн зүгээр одоо нэг ярьдаг ш нэг халтуурд нь гурилдна гэж ярьдаг тийм байхгүй ямар ч ажил нэг гүйцэтгэлтэй. Тэгээ одоо дамаагүй бид нар хийж байгаа ажил болохтой чулуугаар байгалийн боржин чулуугаар бүтээлүүд хийж байна. Энэ бүтээлүүд маань ингэж гоё уур шингээд тэгээ дээрээс нь эн чин мөнхийн бүтээлүүд хэдэн зуун жилийн ням байхан эдэлж эргэж байгалийн гамшигт тохиолдчихдаг юм бол энэ чинь хэдэн мянган жилийн настай шүү дээ гэж бодох нь зүгээр үнэхээр бахархдаг. Төвшөө маань чирдийн одоо миний хажуугаас нь хошуу нэмдэг нь 3 нэмгээс хошуу нэмдэг гэдэг шиг бас догоо байхгүй хошуу нэмдэг юм болох тагаан зэрэг. Яг одоо тэр Европын оронд байгаа имийг энд хоолборлож хийгээд бол сонирн биш. Европын жуулчид Европ хүмүүсүүд тэрүүгээрээ яваад үзсэн. Одоо Төв Азийн энэ хятад зүгийн урлагийн юмнуудыг бид нар бас энд тэгж хоолборж хүнийг нь дуурайгаад бол ярихгүй. Өөрийн гэсэн нэг Монголын урлагийн онцлог байна шүү дээ. Уран зурагч тэр, сийлбэрч тэр, хээ авгуулзанч тэр. Тэгээд Монголын гэсэн нэг тийм өнгөйстэй. Монголоо илэрхийлсэн хэн ч гэсэн энийг хараад өө энэ ийм хээ явуулцтай яг иймэрхүү загвар хийстэй юм. Энэ баруун Европын хийц биш үү? Энэ бол Хятадх биш үү? Энэ Японых биш үү? Энэ бол гарцаа байхгүй одоо Монгол урлал Монгол хийц байна штэ гэдгийг урлаг мэддэг хүн харах мэддэг ер нь бол тэр чиглэл рүүгээ. Одоо гоё Монголынхаа тэр урлагийн юг бүтээлүүдийн загвар хэв донж тэрийг ингээд чулуун урлаг дээр ингэж яг үлдээх юмсан гэсэн юм л бодлоо гэдэг та. Оюунта мэдлэгтэй, гартай, уртай уран бүтээлч хүний зүйрлэмгүй эрхэм чанар нь эх орноо химээсэн эгэлгүй чанарт оршин байдаг. Энэ л насанд энэ биед хүртэх ашиг хонжоог харахаас илүүтэй эрэг хорвоогийн элэнц эцэг өвөгд нь ийм соёл иргэншилтэй байсан юм шүү хэмээх их түүхийг илтгэх даацтай бүтээл туурвах чин хүсэл төвшин жаргалд бий. Тарвилан хийдэд байрлах 3 м 90 см өндөр их 8 сувраг, Сүхбаатар аймагт байрлах 5 м өндөр ногоон дарих, Цэнхэр мандал сумын төрхийн гадаа байрлах үр хэмээх хүүхдийн баримл, Хинтээ аймаг Дархан сумд байх Монгол улсын арслан Яндагийн босоо баримл, 6 м өндөртэй сонгон хайрхан уулын савдаг баримл, Үхэр унсан хөхөвгөн, Төв аймгийн Борнуур суманд байрлах Бурханчлампүр Батын аглаг бүтээлийн хийдийн уулсыг тойрсон чулуун бүтээлүүдэд гар бие оролцсон гэд түүний оюун сэтгэлгээнээс унсан чулуун сийлбрүүдийг энд бүгдийг тоочход үзэг цаас ирэхгүй дутнаа. Манай өөрөө бас төмөрөөр мэдгүйсэн. Тэгээ бас нөө сийлбэрч хүн бас нэг юм ямар ч материалаар юм хийдэг л байх хэвээр манай багш маань бас хэлдэг юм биднэрт. Тэгээ бас нэг гангийн сийлбэр хийж үзьегээд энэ жил бас нэг гангаар сийлбэр хийгээд бас нэг юм адууныхаа тамгыг сайхан өөр ингэсэн хоймортон залах тамгаа сэргээгээ те. Ийм тамга бас хийж байна. Одоо бас нэг өнгөлгөө нарийн шир юм бас дутаг гүйцээгүй л байна. Тэгээ манайх ингээд дээр үедээ өвөг дээцээс улмулж ирсэн хас тамгатай юм байл. Тэгээ социализмын үед
хас тамгыг чинь бас нэг буруу зуруугаар яриад тий шашныхаа талаас тэгээд нэг шүдийг аваад задгаа уйл нэртэй тамгатай байсан. Тэгээ одоо инжилээс би сэргээгээд бүр юм бүтэн хас болгоод хуучнаар нь. Тэгтээ бас нэг жоохон хэлбэр төрсийн арай өөр байх тий. Бас нэг хас тамгатай айл бас өндөөл энэ тэнд байгаа байдгийн. Арай нэг өөр байх үүднээс нь юм үзүүрийн дэрвгийл гэж юм бас тамга хийгээд. Ерөнхийдөө энэ маань юм хурдан морныг илэрхийлсэн бас адуутай холбоотой би ч өөрөө адуун дуртай хүн. Тэгээд ерөнхий ингээ их винийх нь хэлбэр хүртэл тийм нэг хурдан морны ерөнхий нэг шинжиж байдیں۔ Ерөнхий матаас те ерөнхий хэлбэр нь тэгж бэлэгдэж энэ тамгыг хийж байгаа бас арай дуусаагүй л энэ. Тэгээ манай ах маань бас надад их гоё санаа өгсөн. Бид нар бас тэр юм хийхин төлөө зүтгэн манай аавын хийсэн юмнуудаар өөрсдөө ах トゥ нарынхаа ураг садныхаа дотор нэг сайхан тийм гэр өргөө байдаг юм уу? Өргөөч гаргадаг юм уу? Тэ нэг аавынхаа тухай нэрэмжт тийм гэр музей төр байгуулъя гэсэн тийм бас ах トゥ нарын дунд яригадаад байгаа. Тэрийг ямарсан бас хичээж гүйцэтгүүлэн да. Өмсөж байгаа бид нарын чинь ховц хунараас ахгуулаад эдэлж хэрглэж байгаа бүхэл юм ерөөсөө дандаа гадны болцсон. Одоо бол шал өөр болчиход залуучууд дээр одооны хүмүүс ерөөсөө өгсөн залуу гэхгүй үндэсний химиг маш их хэргэлдэг. Манай Монголын энэ урлаг гар орлол тий эдэлж хэрглэж байгаа өг дээцийн үлдээсэн зүгээр аяг тавгнаас ахгуулаа тий манай дархны ажлууд ямар амар момдог байдаг үлээ тий эмэгтэй хүмүүсийн хаттын гоёл зөөсгөл тэгэл эрэгтэй хүмүүсийн одоо тэр бүс те хит хотоо мутгач одоо ямар вэ? Манайхны зүгээр халбагс ирээл тийм байгаа шүү дээ. Дэлхийд хосгүй үнэхээр гайхамшигтай. Энийгээс сэргээд юм бол ерөөсөн маш зөв. Одоо бид нар ч аялал жуулчлалын талаар юм хийнэ гэдэг. Ерөөсөн явж манай гол аялал жуулчлалын юм чи ерөөсөн манай үндэсний соёл урлаг энэ ахуйн хэрэглээ энэ юм нь бүр дэлхийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх ганц өв соёл шүү дээ. Нийтлэг манай монголчуудын дунд бас нэг дутагдал бидний энэ одоо юм хийх гээд ирнэ штэ. Загвар гаргуулна, хэмжээ дамжаана хэлнэ. Тэгээд нэг альва юм чи нэг хэмжээнд томроод тий ур чадвар нарийн болгоцсон бас зөх хэмжээний чинь хийх явцсан ч тэр материал нь ч тэр их болдог учраас үнэлгээ нь жоохон тийш юм. Тэгэхээр юусэн тэрийг ойлгохгүй манайхны нэг хүнийг ур чадвар тэр нөгөө хийж байгаа юм үнэлэхээс илүү мөнгөө бодоод байдаг. Тэрэнд нь жоохон харамсалтай санагддаг тий. Яагаад одоо дандаа төрүүлээд юм мөнгөний боддог юм бол тий. Одоо нэг том бүтээл байхад чинь нэг уг нь бол манайх чинь чулуун баримл бол харьцангуй би боддгийн гадаадын орнуудтай харьцуулах өөрсдийнхөө энэ дотор яг энэ хийж байгаа яг бодит юмтайгаар харьцуулахад бол харьцангуй маш бага үнэлгээтэй. Тийм байхад л дээр нэмэл юм хэлэх гээл ирсэн мөртлөө энийг өшөө хямд хийгээд өччих гэдэг юм. Одоо нэг дэлгүүрээс юм хөдөлж авдагтай адилхан юм уу нэг жоохон нэг тийм дутагдал бас байдаг юм аа. Гэтэ өдрөөс өдөрт бас нэг юм хөгжөөд нийгэм хөгжөөд ирэхлээр хүн болгон бас тэр тал нь гайгүй болох байхаа. Тэгээд дүүгээ одоо хамт ажиллаж исэн одоо хамт хэдэн жил ахтайгаа ажиллаж уран бүтээлээ хамт төрүүлж байсны хувьд дүүдээ одоо цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсэе. За миний дүү улам их олон бүтээл хийж ард түмэндээ энийхээ нүдийг ужруулсан, ард түмнийхээ бахархал болсон.
гадаад дотоод энэ жуулчдыг тэрийг сонирхдаг, үздэг Монгол орны нүүр царай болсон ийм урлагийн бүтээлүүд өшөө олныг хийгээрэй. Миний өвгийн урлагийн тэнгэр өөдрөг урлагийн янжин Улаанбархан миний өвгийн ажил үйлсийг байнга дээрээс нь харж тэтгэж дэмжиж байх болтойгоо л гэж өрөөе да. За тэг зөндөл их юм бодож штэ. Тэгээд бас мөрөөдөл хол байвал гоё байдаг тий. Том мөрөөдөл тавил гоё байдаг. Их юм мөрөөдөж байна. Улмал одоо миний мөрөөдөл бол ерөөсөө улмал жоохон хэмжээг нь томруулах тий. Улмал юм даацтай, цогцоор нь бүр гадны жуулчид ирж үздэг бүр хэмжээний тийм л юм хиймээр санагддаг. Эмээл дээр мандсан Монгол өрийн хямар хэргүй тунгалаг салхинд малгайн тоосон гүйж битүү дэлгэрсэн цэцгэнд өлмийн угаан адислаж уултайч цуу тоонон өргөж ухааны тэнгэрийг мөрлөж хангайсан Монгол өрхөө өнгөрсөн одоо 93 цагийн хуграаныгүй ноён нуруу хуврааныгүй хүн чанар Монгол өрхөө Хүмүүний амьдрал тааж тааварлашгүй арвин баялаг хэрнээ нүд ирмэх зур харваад өнгөрөх сум мэт хурдан Бурхны бэлгэлсэн энэл гайхам заяаг зөвхөн өөрийн төлөө бусдын төлөө тэр тусмаа их орныхоо хөгжил дэвшилдэд зориулан амьдарч байна гэдэг дэндүү багтам урлаач хүний бүтээлбэр бусдын сэтгэл зүрхийг эзэмдэж оюун мэлмийг булааж байдгийн нэгэн жишээ соёлын тэргүүний ажилтан сэлбэрч төвшин жаргалын бүтээлүүд буюу уран бүтээлийн их онгодоор үргэлжид жигүүр хийж явахын ёроолыг өөдөөд нь өргөн дэвшүүлье.